За сайн байцгаана уу? Хоолойн мэрэгэн цагт тавтаа марлно. За өнөөдөр өмнө нь хийж байгаагүй сэдвэр бол хий гэж бодож байна. Одоо таны дээд биеэс ирүүлсэн яаралтай мессеж гэсэн юм утгатай. Дээд бие гэдэг маань хүмүүс одоо сонслог зүйл юу сонирхдаг хүмүүс маань бол мэдж байгаа. Таны хамгийн өндөр дээд одоо хумсар гэсэн үг. Одоо тэнцэнс ирсэн мессеж гэсэн юм утгатай мэрэгий. За ингээд одоо 3 сонголттой А, Б, В та сайн харж байгаа сэтгэлчин татгатаад байгаа карта сонгороо. За сонголтоо хийж байгаа савсар одоо надад таньдаг ургасан бүх хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. Тэг ялангуяа нэрийн дурдах юм бол саяхан одоо намуу цэцгээс баярлалаа гэсэн мессеж ханддаг байна. Мөн одоо өмнө нь одоо өнөрмаа бас ханддаг байна. Мөн бүр өмнө нь одоо Эркас Хватар баярлалаа гэсэн юм ханддаг байна. Гэх мэтлээ надад одоо ханддаг өгсөн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн үргэлж надад YouTube-ийн супер танксаар одоо ханддаг өргөдөг тийм тулгаадаа болон тэг өмнөөс ханддаг өргөжсөн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгэд та бүхний энэ ханддаг миний одоо цаашдын мэрэг хийх одоо өсөл сэтгэл юм маш их тийм бадраадаг шүү гэж хэлье. За ингээд сонголтоо хийсэн бол А картаас эхлэе. За ингээд А картаас сонгосон нэмэрийг эхлэе. Дээд биес ирсэн яралтай мессеж гэсэн одоо хаяа сэлвтэй дээд биений мэргийг гэж бодсон. За яг ингээд тавьчээ. За нэг хамгийн сүүлд одоо сахиус нэнгэр мессеж ирсэн. Талий. За А картыг сонгосон нэг цаа нэгдэжээ. Тон. За иймэрхүү гой картад гарч ирж байна. За ингээд технээс ингээд талаа гэж бодож байна. За хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг одоо таны дээд бие тэ high self-ээс болохоор зэрэг ер нь яг одоо ер нь таны амьдрал дээр юу дуусгар олж байна? Toyota одоо яг юу сурсан бэ? Ямар одоо гэрээ дуусч байна гэдэг ч юм уу тэ. Тиймэрхүү зүйлээр татсмаа. Тэгсэн чинь trust in universe. Тэг ер нь бол нэлээд одоо таны одоо хуучин итгэл үнэмшлийн те тэр зүйл нэлээд одоо дуусгар болж байна тий. Хуучин итгэл үнэмшлийн одоо гэрээний төгсгөл тий одоо болж байгаа юм байна. Тий таны хувьд тий та одоо таны ертөнцийг үзэх үзэл, шашин шүтлэгч юм уу эсвэл одоо дотоод одоо хязгаарлагдмал тийм бодлууд ч юм уу тий ер нь ямар нэгэн таны одоо ертөнцийг үзэх тэр хуучинд байсан тэр үзэл одоо нэлээд таны сүнсэнд айгу багтж байгаа юм байна. Тий. Тэгээд энэ хуучин таны үзэл бодол ингээ хаагдаад тэгээд одоо шууд одоо юу гэдэг шашин шүтлгээр ч юм уу ямар нэгэн юугаар биш шууд одоо орчлын өрсөнтэйгээ холбогдох одоо зүүн совиндоо итгэхтэй тийм шинэ гэрээ бол таны амьдралд бол тий эхэлж байгаа шүү гэж одоо дээд сахиус нэнгэр одоо уучлаарай тийм дээд биес чинь тий хэлж байгаа юм байна. Тийм тэгэхээр зэрэг таны хувьд одоо юу дуусч байна гэхээр зэрэг одоо ер нь бол ингээд хүний амьдралд ингээд олон үе шаттай байт юм байна л да. Одоо хумсрын төвшин тийм материалын ертөнцийг сураа дараа нь тэрнээс дээшлээ дараа нь бүр дээшлээд одоо тий. Тэгэхээр зэрэг ер нь ингээд олон үе шаттай байдаг. Тэг ер нь тэрний нэг үе шатн те нэг хумсрын үе шат ч одоо ингээд дуусч байна. Тий та яг одоо өдөө хүртэлтэй одоо үгүй бусдын одоо тогтоосон зөв буруугийн хэмжүүрээр амьдарч ирсэн байж болно. Одоо жишээ нь нийгмээсээ ч юм уу, соёл ч юм уу, эсвэл шашин ч юм уу, эсвэл эцэг ихийн те одоо тогтоосон ямар нэгэн те хэмжүүрээр ингээд амьдарч ирсэн байж болно. Тэр нь ч гэсэн танд одоо тэр үедээ те одоо тодорхой хэмжээнд таныг хамгаалж чиглүүлж те танд тусгаалж ирсэн байж магадгүй. Гэхдээ одоо тэр чинь ингээд таны сүнсний хувьд ингээд хуучирч байна гинэ. Тийм. Хуучир за энэ зүйл ингээд дуусч байгаа юм байна. Тэгээд одоо таны сүнсний ингээд далайч чинь одоо нэлээд ингээд одоо тэр хуучин хэмжүүр хуучин үзэл бодлоос ч бүр ингээд хэтрээд хамарцсан гинэ. Тийм тэгэхээр зэрэг ингээд одоо хүний хуучин одоо бат бөх байсан итгэл үнэмшлүүд ингээд нурж эхлэхэд хүн
хүн ингээд хэсэг хугацаанд ингээд юунд итгэхээ мэдэхгүй ингээд нэг тийм хоосон орон зайд тийм байгаа юм шиг тийм юу тиймэрхүү зүйл мэддэг гэнэ өөрт. Тийм. Тэгэхээр энэ бол хэвийн үзэгдэл шүү тий. Одоо таны хуучинд байсан тэтгэл өмсүүлж одоо ингээл юу гэдэг нь нуурж эхлээл та ингээл ямар сони одоо би юунд итгэх юм бэ гэл ингээл дотор чи ингээл хоосон оргиол тийм ингэж байгаа бол та дараагийн одоо төвшөндөө орох тийм цагчин болжээ гэсэн. Тийм магадгүй одоо таны энэ зүйл чинь хуучин итгэл үнэмшил чинь одоо ингээд тийм нурж иж магадгүй тий. Энэ зүйл ингээд төгсгөл болж байна гэж энэ картаар бол тэгж гаргаж байгаа юм санагдаж байна. За тэгээд одоо яг одоо танд одоо дээд биес танд яаралтай ямар мессеж өгч байна гэхэлэр зэрэг энэ нөгөө ингээ харах юм бол ингээд гэрлийн шүршүрт орж байгаа юм шиг те амар гоё шар юм те гэрлийн шүршүрт одоо орох болсон шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ ер нь бол тийм таны дэ энэ хуучин хүрээлэл одоо магадгүй таны хуучин найс нөхдөд ч юм уу хүрээлэл ч юм уу те эсвэл хуучин сонирхол чи одоо танд ерөөсөө сонирхолгүй ингээд тий санагдаад хэлж иж магадгүй. Яадаг л одоо таны энергийн давтамж чинь нэлээ ингээд дээшлсэн байдаг байхгүй. Тэгээд хуучин юмнууд чинь ингээд танд аягүй сонирхолгүй санагдаад нэг хоосон оргиод тий. Яадаг л таны сүнсний чи ингээд томроод байгаа байхгүй тий. Тэгээд одоо таны энергийн давтамж ингээд дээшлсэн байна. Одоо тийм учраас танд одоо дээд биес чинь одоо яаралтай мессеж гэсэн чинь ямар ч ясан нэг тийм та одоо сүнснийхаа тэр өндөр давтамжинд ингээд байнга тий юу өөрийгөө ингэж барихын тулд бие болон өөрийнхөө бие тий одоо бодит бие физик бие болон аура бие ч юм уу одоо доторх тэр тийм бие сэтгэл хоёроо одоо өнгөрсөн үеийн үрийн үлдэгдэл одоогийн одоо ямар нэгэн одоо сөрөг бодол, хорт харилцаа, кармагийн үлдэгдэл тийм үү нэг тиймэрхүү жоохон сөрөг энергиэсээ одоо салах хэрэгтэй гинэ. Тэхийн тулд одоо гэрэлдээ нэгдэх гэж байгаа юм байна л да энэ зургаар бол тий. Тэгэхээр зэрэг одоо тийм түрүү миний хэлсэн тий одоо сэтгэл дагаа сөрөг бодол, хорт харилцаа, үлийн үрийн үлдэгдлийг одоо гэрлэр ингэж шатааж тий. Тэг яг гадна би одоо гэдэг давстаа осонд орох гэх мэт иймэрхүү зүйлүүд бол хийж болно. Муу одоо таны өөрийн аура болон тий одоо дотоод ертөнцид одоо хуримтлагдсан бараа энерги гэх үү тий тэрийг одоо өндөр давтамжтай энергит тааруулахын тулд та дотор байгаа жоохон тийм сөрөг янз бүрийн урт тайд насны үеийн үрийн үлдэгдэл ч юм уу одоо энэ төрөлдөө болон тий авсан сэтгэлийн гомдол өөр харуусал тий тэдгээрийг тавьж явуулах тий уучлах тий одоо энэ гэрлийн одоо энергиэр тий ариусгах энэ зүйл аягүй чухал шүү гэсэн байна. Уучлаарай жоохон ингээд самраагүй тайлбарлаж байгаа л уучлаарай ингээд чадны ядан хэлж байгаа. За тэгчээд за 3 дахь энэ картаар болохоор зэрэг одоо шинэ ертөнцид ингээд ороход таны одоо гэрээний гол одоо таны шинээр эхэлж байгаа тий амьдралын мөчлөгт тий ороход та ямар зарчим баримтлах ёстой вэ? Одоо шинэ одоо амьдрал руугаа тий. Энэ нь болохоор зэрэг нөгөө юу гинэ? Time secret of time. Ер нь орчлын ертөнц нэг өөрийн гэсэн хэмнэлтэй цаг хугацаатай байдаг гинэ time тий. Тийм одоо юу гэдэг төрөх, өөхөх, дэлгэрэх, хумигдах одоо юу гэдэг те одоо өвөл 100 хавар намар байдаг шиг тийм орчлын ертөнц өөрийн гэсэн хэмнэлтэй байдаг. Тэгэхээр зэрэг та одоо цаашдаа шинэ одоо амьдрал болохоор зэрэг одоо байгалийн болон сансрын мөчлөгт те одоо даатгах хэрэгтэй гинэ. Өөрийгөө болон амьдралаа те одоо бүх зүйлд өөрийн цаг хугацаа бий гэдэгт бол тийм хүлэн зөвшөөрч амьдрах хэрэгтэй гинэ. Тэгэх юм бол дараагийн амьдрал одоо шинэ амьдрал чинь нэлээд айгүй айтайхан явагдана гэсэн. Тийм тэгэхээр одоо таны дараагийн амьдралын гэрээний гол нөхцөл нь болохоор зэрэг Тэнгэрийн цаг те тэрэнд бол өөрийгөө бүрэн даатгах гинэ.
За энийг жоохон ойлгохгүй бол би жоохон дэлгэрүүлээ. Тийм одоо Монгол ухаанаар бол хэлье гэж бодож байна. Одоо жишээ нь таны одоо монголчууд харс жил гэлдэг те. Одоо жил орлоо гэж харс жилчин гардаг ч юм уу. Эсвэл таны жил ингээд ороход нөгөө тэр жил орсон жилийн хүн айгу сэрэмжтэй явах хэрэгтэй гэдэг тийм амьдрах хэрэгтэй янз бүрийн шин юм эхлэхгүй том ажил хүлээж авахгүй ер нь ингээ ааж уужмаа сэрэмжтэй болгоомжтой тий хийж байгаа юмдаа ч гэсэн тийм байхыг хэлдэг. Тэгэхээр зэрэг тий одоо орчлын ертөнцийн хэмнэл гэдэг чинь жил орж байна гэдэг чинь танд одоо юуны одоо юу гэдэг юм бэ сансар гаригаас тийм таагүй нөлөө байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр жил та том болгоомжтой одоо тий хинуур амьдрна сайн жил гарна шүү дээ. Одоо таны дэвэл жил одоо гарч марах юм бол таны ажил үйлс одоо юу гэдэг сансар огторгоос маш сайн дэвэлтэй гэсэн үг. Тэгэхээр зэрэг та тэр үед шинэ бизнес эхэлдэг ч юм уу айгуу тийм те ажил төрлөө шуурхай явуулаад өөрийн янз бүрийн юмд тий сорж үзээл те. Тийм энэ мэдчлэн одоо өвчлөр юм да орчлын ертөнцийн хэмнэл гэж ийм зүйлийг хэлдэг. Тэгэхээр энд өөрийгөө даатгах хэвээр. Тий. За ингээд одоо базаад тэглэх юм бол тий та одоо цаашдын шинэ одоо шинэ амьдралын одоо тийм хүчлэгтэй болохоор зэрэг юу байгалийн тий огторгон мөчлөгт сансрын мөчлөгтэй ингээд даатгах хэвээр шүү. Тий. Тэг бүх зүйлөө тэг өөрийн гэсэн тэг цаг хугацаа бий гэдэгтэй итгээрэй гэсэн байна. Чи ийм зарчим баримтлал зүгээрэй гэсэн байна. За тэгчээд болохгүй амиг болох гэж одоо зүтгэх хэрэггүй л гэсэн үг байхгүй юу? Тийм. Нэг юм болохгүй бол чинь цаанасаа л болохгүй байна гэсэн. За тэгчээд за ингээд хамбас болж энэ картаар болохоор зэрэг за та тэгээ одоо шинэ одоо тийм дээд биес болохоор зэрэг одоо таныг яг одоо тийм бодит амьдрал та одоо яг өөрийнхөө төлөө юу хийж чадах вэ тий одоо шинэ мөчлөг эхлэхэд тий та одоо яг юу хийж чадах вэ гэхээр зэрэг энэ нөгөө старт өөрийнхөө сүнснийхаа юг санамжийг яг дахгүй энэ сүнсний санахын тулд хүн яах ёстой гэвэл яг зүгээр одоо энэ гурван хэмжээст бид нар яаж чадахгүй унтах ёстой байдаг. Тийм тэгэхээр энийг тэрийг хэлж ирэх гэж бодож байна би. Та одоо юу хийж чадах вэ гэхээр зэрэг одоо маш сайн унтах хэрэгтэй. Яг тэгвэл хүн ингээд одоо бидний ингээд унтчих үед одоо бидний сүнс ингээд дээд хэмжээстэй очиод ингээд нам унтдаг хүн яг тэр үед тийм бид нар бол тэрийг сандгуу. Гэхдээ яг дээд хэмжээст очиод өөрийнхөө амьдралынхаа цаашдын төлөвлөгөө ингээд засаал янзлал айгуу сайхан юу гэдэг юм л та. Тэгээд айгуу сайхан унтаад тэг нам унтсныхаа дараа хүн өглөө амар гоё идэв штэ. Ирч хүчтэй сэргэлэн. Тэг ер нь бол айгуу сайн унтаж амарч чаддаг хүний аж амьдрал нь бол маш сайн явдаг. Сайн унтаж чаддаггүй нэг тийм хүмүүсээ жоохон ингээд дутууд өгнөг яваад байхгүй ирч хүч чадлан ч гэсэн ингээд нэг жоохон дутуу тий. Тэгэхээр зэрэг тийм таныг бол яг одоо хийж чадах зүйл юу вэ гэсэн чинь сайн унтах хэрэгтэй шүү гэсэн байна тий. Тэгээд чадвал одоо та унтахаас өмнө жоохон одоо өөрийнхөө spirit guide гэдэг тий одоо харсан даасан тэнгэрүүдээсээ өг дээдсүүдээсээ жоохон залбирал одоо үйлдэл зүгээр юм байна. Тий. Тэ одоо цаашдынхаа амьдралттай ингээд Тэ ямар залбирал вэ гэхлээр зэрэг тийм та юу хүсэж чинь тийм тэрийгээ тий залбираад байж болно. Би ингэж цаашдаа ийм голдрлоор ийм одоо зөв замаар явмаар байна гэх тий. Тийм залбирал унтахын өмнө жоохон за залбирал яаж их юм мэдэхгүй гэх юм бол зүгээр тийм тарин уншиж болно тий. Тарин сайн тий өөрийнхөө дуртай таринаа тий. За тийм байна. Тэгэхээр зэрэг та өөрөө ингээд одоо юу гэдэг юм базаад хэлэх юм бол та өөрөө хичээж зүтгэж биш те харин унтаж байхдаа дээд хүчинд те тийм одоо даатгаад те бүхнийг одоо шинжлүүлж яах гэсэн үг одоо нам унтна гэдэг чинь те. Тэгэхээр зэрэг маш сайн унтж байгаараа таны унтж байгаа хоорондор таны сүнстэй өөрийнхөө
одоо юу гэдэг сүнснийхаа юг ингээд юу мемориг айгу сэргээд өгч байгаа байхгүй карт тий. За таны хийж чадах ажил гэсэн ч унтах гэх гоё юм шүү тий. За ингээд бүх дээд биений мессежийг дуусгачаад танд одоо дээд захиус нэнгэрийн мессеж no need to worry санаа зовлтгий окей гэж тий. Айгу ойлгомжтой. Тэгэхээр зэрэг дээд захиус нэнгэрийн мессеж гэх юм бол ер нь бол таны залбирлыг бол тий сонссон тий. Ер нь бол таны ингээд зүрхний одоо сэтгэлийн одоо гүнээс гуйсан залбирал гуйлтчуд ингээд дээд ертөнцид бол хүрсэн тий. Ер нь та одоо та магадгүй жоохон хэцүү байдалтай хүмүүс ч гэсэн үзчихэж магадгүй санагдаж байна. Тэгэхээр та одоо ямар нэг хэцүү байдалд байгаа ч юм уу тийм байгаа бол тий захиус нэнгэрүүд бол тэрийг мэдж байгаа. Тэ одоо бол санаа зовх тийм цаг биш ээ. Харин одоо хүлээн авах цаг шүү. Тэг ер нь бол таны одоо замыг тий одоо дээд захиус нэнгэрд бол одоо таны тий захиусууд ингээд засаад саа дотороод ингээд тийм зайлуулж байгаа бол тийм байгаа тул та ингээд тайван байж болно тий. Нүний дүүр. За дээд захиус нэнгэр мессеж юм бэл. За ингээд бүх одоо картуудаа тайлбар дууслаа. Тэгвэл жоохон би бас зарим нь өөрөө ч ойлгосонгүй хэлчих шиг бол ямар ч сан өөртөөхөө тий одоо нөхцөл байдал ингээд тохируулаад сонсон багч. Тэг найдаж байна. Тэгээд ингээд өндөрлөе үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк тарахаа битэн мартаараа. Мөн таалагдаад одоо та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол ийм шар гэрлийн шүршүрт ороорой гэсэн болохоор зэрэг тийм би сэтгэлийн тий одоо ариусгалд ороорой гэсэн болохоор зэрэг шар ийм гэрэл явлаа зүгээр ээ. Тэгэх юм бол одоо шар зүрх, шар од тий шар гэрэлч юм ямар нэг тийм шар юмор дараараа тэгэх юм бол нэгдүгээр А картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа юм өөрийгөө одоо өөрийнхөө цаашдын амьдралыг сайнаар тий тийм бэлгэж чинь гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд Б картыг сонгосон нэмэр ингээд эхлэе. Таны дээд биес танд яралтай мессеж гэсэн юм утгатай. Мэрхэж за нэг гэдэг тавьчих. За бүх картуудаа зэрэг нэгцээ дун. За хэмжих картууд гарч ирж байна. За ингээ Б картыг сонгосон хүн дээр хамгийн ихний энэ картаар болохоор зэрэг таны одоо удаан хугацаанд те өөрч ирсэн ямар хүнд ачаа эсвэл ямар одоо тийм дээс сүнсний хувьд айл хэд ингээд айл хэд одоо сурч дууссан те тавих цаг болсон тэр юу вэ гэж асуусан чинь энэ карт гарсан маа. Тэгэхээр зэрэг энэ нөгөө удмын юм дээр гардаг бас тийм карт байна. Тийм тэгэхээр зэрэг таны одоо удамд амьдсан ямар нэгэн нэг тийм дадал болсон те таны ДНЭ дээр суугдсан одоо дадал болсон тийм сэтгэлийн төгшөөрийн гэрээ тэ ч юм уу тиймэрхүү зүйл сүнсийн айл хэдийн тэ үзээ туулаа тэрийг ингээд тийм дуусч байгаа юм байна. Тийм тэр нь болохоор зэрэг тэ одоо удамд амьдсан ч юм уу эсвэл өмнөх амьдралын карма тэ өмнөх амьдралын карма ч юм уу эсвэл таны одоо удмаас орж ирсэн айдас одоо үргэлж нэг юм ингээл яарсан ч юм уу эсвэл тийм төгшөөрийн энерги те галанта төгшөөлөө гэл тэгээд айдаг ч юм уу те тэр одоо удмаас орж ирсэн тэр одоо айц хөөс үргэлж яарсан те төгссөн тэр энергийн гинж ингээд тийм одоо ингээд тасарж яана гинэ тийм яа тийм байна гэхэлэр зэрэг нэг тийм зүгээр сайхан тий амгалан байх нь ингээд айгүй аюултай болохгүй дандаа л хүн нэг юм хийж явах хэвээр нэг юмнаас тийм сэрэмжилж явах хэвээр гэсэн нэг тийм эртний одоо тийм одоо удмаас орж ирсэн тэр айцсан гэрээ юм байна. Тийм тэгээд ер нь бол танд бол цаашид тий ултаа суйртай тийм тий амгалан тайван тийм амьдрах тий өөртөө айгүй гой өөртөө чөлөөтэй гой орон зайг тий
одоо бүтээх тийм эрх бол нэгдэж байгаа юм байна. Тийм учраас одоо яг одоо таны сүнс зайлтыг үзээ дуусж байгаа ингээд тавих болсон зүйл чи юу вэ гэхлээр зэрэг тийм одоо тийм бэ картыг сонгосон үний ингээд ард нь одоо юу гэдэг одоо өвгдийн 7 үеийн өвгдөж ярьдаг шүү дээ. 7 үеийн өвгд эцсийн сүнсэн би ингээд давхар ингээд чөлөөлөгдөж байгаа юм байна. Одоо тэдний юу гэдэг тэг амьд үлдэхийн тулд яарч тэг айхтай айц хөөдөс тэг төгшөлт тэг өргөлжл ингээл сарам сэрэмжтэй байх хэвээр өргөжл нэм хийж явах хэвээр гэдэг ч юм уу тэг иймэрхүү амьд үлдэхтэй инстинкт гэдэг лөө тэг одоо тэр зүйл нь тэг тэр зүйл одоо таны дотор тэр програм ингээд дуусч байгаа юм байна. Тэр програм дуусаад ингээд тасрах болсон гэдэг ч юм уу тийм. За ямар ч байсан одоо таны ямар нэгэн тий удаан хугацаанд өөрсөн хүнд ачаа тий эсвэл өөртөө хүлээсэн ямар нэгэн буруу амлалт эсвэл хорт харилцаач байж болно. Одоо таны сүнс ч үүнийг айл хэдийн ингээд тий одоо сурж дууссан тий. Тийм болохоор одоо ингээд тийм тавих цаг юм болсон байна. Тийм зүйл одоо таны дотор одоо дуусч байгаа юм байна. Тийм сэтгэлийн төвшөө, айц хүүс үргэлж яарсан, өргөл нэм хийж явахгүй бол тэг болохгүй гэдэг ч юм уу те. Тиймэрхүү зүйл одоо ингээд таны дотор дуусчих шүү. Тэг дуусах цаг болсон гэж хэлж байна. Одоо дээд биес те. За тэгээд одоо яг ингээд таны дээд би high self-с одоо танд яаралтай мессеж юу вэ? Ямар ч одоогийн яаралтай мессеж гэх юм бол энэ маш гоё карт гарсан байна. Ингээ харах юм бол тэ зам мөр агааз тэ зам мөр ингээ нэгдэж байгаа. Тийм тэгэхээр зэрэг таны одоо үеийн үрийн төлөөс дууссан гэж тийм мессеж одоо танд өгч байгаа юм байна. Ингээд цаашдаа ингээ зүй гоё болчлоо тэ. Тийм тэгээд энэ гарч ирсэн юм байна. Тийм 7 үеийн тэ одоо 7 үеийн өвд эцсэндээ сүнсэн би ингээ давхар чөлөөлөгдөөд тэдний айдас хүйдэс сэтгэлийн төвшөөр үргэлж ингээл юм хийж явах хэвээр тийм зүйлүүд ингээд дуусаад таны үеийн үрийн удмын үеийн үрийн төлөөс ч юм уу таны карманы үеийн үрийн төлөөс ч тэр ингээд дуусаад одоо тэбэ картыг сонгосон байна одоо өнгөрсөн хүнд харчнаас ингээд бүрэн чөлөөлөгдөөд та амьдралын цоо шин одоо гэрэл түнчлэг цоо шин одоо гэрэл түнчлэг одоо эхэлж гин шүү. За хоёрын картын утга нь болохоор зэрэг ер нь бол одоо хүнд хэцүү сорилтууд ард хоцроод одоо зөвхөн гоё нэг чөлөөтөө ямар нэгэн сад дотор ингээд шагналын замл ингээд тэнэгдэж яаш гэсэн юм утгатай карта. Тэгэхээр зэрэг одоо та өнгөрсөн үеийнхөө бити хараа урагшаага чиглэсэн одоо гэрэл замд одоо таны гэрэл зам чинь саад болох айдас хүйдэс тийм төгшөөр тийм гимшлээ ингээ бүгдийг нь одоо орхио гэж байна. За ямар ч байсан үеийн үрийн одоо таны дээд биес танд хэлж байгаа яралтай мессеж гэх юм бол таны үеийн үрийн төлөөс чи ингээ дуусч байна тий. Өнгөрсөн хүн тацаас одоо бүрэн чөлөөлөгдөөд амьдралын цоошин одоо гэрэл зам чинь ингээ эхэлж шүү. За юм гоё карт байлаа. За тэгчээд дараагийн картаар болохоор зэрэг одоо таны шинэ үедээ үеийн өрийн хүн тацаас дуусаад таны шинэ одоо зам мөр эхэлж байгаа. Энд одоо арах одоо шинэ гэрээний цаашдын одоо шинээр эхэж байгаа амьдралын мөчлөгт ямар зарчим баримтлал дээр вэ гэдэг дээр зөвлөгөөр энэ карт гарсан. Тийм ингээд сайн арах юм бол шууд бүх гинж минж хүлээс юм шууд ингээд тасалж байгаа байхгүй. Ураал би энэ би ийм л хүү ийм л гэл өөрийгөө шууд ил гаргаж байгаа байхгүй. Тэр аягүй чухал гинэ. Тэгэхээр зэрэг та үнэн төрхөө нуухгүй байх. Тийм нөхцөл танаас шаардж магадгүй байна. Одоо шин зам мөр та яг л байгаараа байх гэсэн. Тийм үнэн төрхөө нуухгүй байх. Одоо бат бүх хойгой бусдад харагдах нэг хуурамч дүрээ хаяад өөрийнхөө та эмзэг байсан сул дээр байсан ч хамаагүй хамаагүй тийм өөрийн хүчрэхэг үнэн төрхийг бол тийм гэрэлдүүлэх. Энэ бол
зарчим юм гэхүү одоо танаас шаарддаг тэр одоо гэрээний гол тэр нөхцөл нь бол та яг л үннээрээ байх хэрэгтэй гинэ. Тийм картн дээр гэрэлт биш үү те энэ гэрэлтэй байгаад те юунд ч баглахдаггүйгээр өөрийгөө илэрхийлэх хуурамч маас дүр төрхийч би ийм хүн ийм ээ гэл те яг л жинхэнэ ерөөсө хинээс заахгүйгээр те илэрхийлэх өөрөөрөө л байх гинэ. Тийм зарчим танаас шаардагдаж магадгүй юм байна. Шинэ одоо цааштай амьдралын шинэ ертөнцтэй. Одоо таны өөрийн одоо дотоод дуу хоолой боомлохгүйгээр те ертөнцид өөрийн гэрлийг чөлөөтөө цацруулах амьдрал те. Ямар ч гэсэн те энэ картаас break free те гэж тасарч байгаа зү те. Та ямар ч хүн байж болно зүгээр л үннээрээ л байх хэрэгтэй гэсэн үг. За энэ зүйлийг тэ шинэ амьдрал тэ шинэ хэлж байгаа мөчлөг тэ энэ зүйлийг ийм зарчим баримтлуул тэ илүү танд илүү дээр шүү гэж одоо дээд биес тэ хаяа сэлбэс хэлж ийн гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлийн карт энэ карт болохоор зэрэг ер нь одоо та яг одоо тэ таны одоо хийж чадах үйлдэл юу вэ? Энэ шинэ амьдралын одоо мөчлөг эхлэж байгаа та одоо юу хийж чадах вэ гэсэн чинь зүгээр л сайхан байл гэж ам шиг одоо ийм карт ааз тэ. Тийм тэгэхээр зэрэг та ер нь орчлын ертөнцтэй одоо орчлын ертөнцийн урсгалд хэмнэлд итгээд яг л ингэ сул байх хэрэгтэй гэнэ. Одоо бууж өгөх юм шиг надад юу гэж сул байх хэрэгтэй. Тийм одоо жишээ нь бүх зүйлийг өөрийн хяналтанд байлгах гэсэн хуучин те зуршлаа орхиод дээд хүчний дэмжлэгийг хүлээн авах те ингээд тэрж байгаас те хүлээн авах одоо юу гэж нэ гэхэлэр зэрэг хүчээр биш итгэлээр алхах өөртөө итгэлтэй байх юмыг хүчээр тий хүсэхгүй байхад чинь тий болохгүй байхад чинь тий заавал хүчээр хийх гэл ингээд авахгүйгээр өөртөө өөрийн итгэлээр алхах тий ер нь ингээд янз бүрийн асуудал танд тий янз бүрийн асуудал ингээд тулгарх юм бол тий болохгүй байх чи өөргөө заавал хүчлээл тий ингээд авахгүйгээр одоо дээд биендээ итгэж даатгаж үлдээх одоо зөвхөн өөрийгөө тий амар амгалан байдалд одоо тий төвлөрөхтэй нөгөө тий одоо зөвхөн өөрийнхөө одоо амар амгалан байдалд тий төвлөрөх тэр зүйлийг та одоо хийж чадна гинэ. Тий. Та одоо юу тий яг одоо юу хийж чадах вэ гэсэн чинь заавал бүх зүйлийг өөрийн хяналтанд байлгах гал болохгүй л тэрээдүүдээ хит одоо санаа зовоол тий ингээл төгшөөл сандраал тий ингэх бол хэрэггүй тий. Хүчээр биш тий итгэлээр алхаараа тий өөрт тулгарсан юмыг тий өөрийнхөө дээд одоо юу сахусны гүрүүдээ өөрийнхөө дээд биеиндээ ингээд арслын ертөнцөд даатгаад зөвхөн ингээд дотроо ингээд ямар ч зүйл алж исэн амар амгалан байдлаа битээ алдаарай гэж та тийм зүйл яг одоо тий хийвэл зүгээр шүү хийж чадна гэсэн байна. Тий таны амьдралд юу ч тулгарч исэн одоо бай хамаагүй итгээд тэгээд дотоод ертөнцийн амар тайван л болго. Та яг юм хийж чадах юм байна. За дээд бис ингэж хэлж байна. За тэгээд бүх картуудаа ажилласан хамгийн сүүлч одоо сахусны нэмгийн одоо энэ мөрөн дээрх одоо танд хэлэх мессеж trust итэг гэжтэй энэ дээрээс итэг гэсэн. Тэгээд зүгээр л итэг өөртөө итэг таны ард байгаа одоо сахиусандаа итэг таны бүр энэ болохоор таны дээд бие те хаяа сэлб дээд биендээ итэг зүгээр л итэг тийм. Тэгээд сахиусны нэмгийн одоо мессеж гэх юм бол одоо хамгаалалтаа ингээ хамгаалсан даа юм шиг бас тий. Одоо хамгаалт ба тий амар амгалан гэдэг юм картаа. Тэгэхээр зэрэг тийм бэ картыг сонгосооны одоо таны сэтгэл ямар нэгэн тий өмнө самун ч юм уу санаа зовлт ч ямар нэгэн зүйл байгаа бол одоо тэрий чин сахиус нэнгэр дугаас ингээ харж хамгаалж байгаа тий. Тийм гадаад орчин ямар ч байсан хамаагүй самуунтай ч хамаагүй та дотроо амар амгалан байж залбирч итгэх хэрэгтэй. Тийм. Тэгэх юм бол одоо та аюулгүй
одоо таны ойр тойронд те одоо гэрлэн бамбад болоод ингээд сөхсмөстэй те ингээд өөр ингээд тийм одоо таны одоо сарын ганц те хийх ажлал өөрийнхөө дотоод амар амгалан хадгалах гэх юм. Аюу амар амгалан. За сахилт нэнгэр мессеж юм байлаа. За ингээд одоо таны дээд бизнес ингээд 4 картаар мессеж авлаа. Ингээд үнэхээр таалагдсан бол тийм лайк дараараа. Мөн одоо та намайг дэмжих хүсэлтээ бөгөөд одоо өөрийнхөө цаашдын аж амьдрал сайнаар тийм зөвхөн хүсэлтээ хүмүүс сайхан бол надад тийм эмош дараараа. Тэг амар амгалан гэсэн учраас ингээд сууж байгаа хүний эмож байдаг те. Ямар ч байсан аюу амгалан ингээд те завлаад сууж байгаа хүний эмож хэрэг байвал тийм дараараа. Тийм эмож олдохгүй байна гэсэн хүмүүс trust гэж бичсэн ч олно англиар тийм. Итгэл. Шия. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсон одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяр таа. Бай бай. За ингээд веб карта сонгосон юм эхлэе. Таны дээд би хаяа селф ирсэн одоо яралтай мессеж гэсэн ийм утгатай нэр хийж байгаа. За ингээд одоо би карта сонгосон. Одоо картуудыг бүгдийг нэгдэжээ. Одоо за юм гой карта гарч ирж байна. За ингээд эхнээс нь одоо веб карта сонгосон тий. Таны эхлээд энэ картаар болохоор зэрэг эхлээд таны дээд биенээс одоо яг одоо таны ямар мөчлөг дуусж байгаа тий та юу ингэ сүнсэндээ одоо өдөө одоо өнөө хүртэлтэй юуг сурсан бэ гэсэн чинь карт гарч ирсэн. Тий таны зүйлд одоо ямар мөчлөг дуусж байгаа ихлээр зэрэг тий үл мэдхүү юу мэдхгүй байх байдал тий мөн эргэлзээ гэнэ тийм зүйл таны дотор дуусч байгаа юм байна. Тий та магадгүй өмнө нь тий одоо бүр өмнө нь одоо шишээдэр гаргаж чадахгүй гацах амьдралын зорилгоо хайх тий тэр зүйл чинь одоо нэлийн дуусч байгаа юм байна. Та бүр тэгж чаддаг болсон гэсэн үг байхгүй юу? Амьдралын зорилгоо ингээд олж байгаа гэдэг ч юм шишээдэр гаргаж чаддаг бол тий болцсон гэдэг ч юм уу. Ер нь тийм зүйл ингээд сураад дуусчаа тийм өчлөг бол хаагдчих юм байна. Тэгээ ер нь бол тий одоо твэг сонгосон үний одоо дотоод зүүн совин тий ер нь цаашдаа маш тодорхой болж одоо асуултуудын хариулт танаас ингээд дотроос ч тий ингээд төрж гарч ирэхтэй. Тийм байдлаар ингээд та орох гэж байгаа юм байна. Тийм учраас одоогийн хаагдж байгаа зүйл болохоор зэрэг одоо юм мэдгүй байх тий одоо эргэлзээ тэнэгэлзээ тий өөртөө итгэхгүй байдал их мэтлээ. Тий тэр нэг тийм сонин тийм одоо манан шиг тийм зүйлээс бол та гарч байгаа юм байна. Одоо таны сүнстэй тийм том одоо манан тий ингээл эргэлзээл хамтгүй төөрөөл тий тэр юмнаас одоо тэрийг сураад дууссан тэр манангаас одоо дөнгөж гарч эхэлж байгаа. Тэгээд ер нь бол удахгүй танд одоо манан арилаад тий одоо зам чин тодорхой юм байна. Тэгээд веб карт сонгосон болохоор зэрэг ямар нэгэн шийдвэр гаргах гэхлээр тий өмнө нь болохоор зэрэг зөв үү буруу юу гэл хоёр даал эргэлзээл сэтгэл нь өргөлж ингээл төгшүүртэй тийм байсан бол тэр үе одоо ингээд дууссан юм байна. Та ингээд сүнс чинь түүнийг одоо сураад дууссан гэсэн. Тэгээ ер нь бол таны амьдралын зам дээрх одоо нэг тийм манан сарнаад хаашаа алхах юу хийх нь тий тэргэлзээгээр яг ингээд тодроод гараад ирэх юм байна. Тийм цаашдаа. Тэгэхээр энэ дээр дуусч байгаа юм хэлж байгаа. Тэгээд ер нь бол та ингээд дандаа асуугаал инкүүд тэгдэг шаараа ингээд хариулт өөрөө одоо олдог болох юм байна. Тий би яах ёстой вэ? Тий миний зорилго юу вэ гэхийг та ингээд урд нь дандаа гаднаас хайдаг байсан бол тий одоо багш магсаас ч юм уу тий тэгдэгс бол одоо тэгж үнээс хойш тий та ингээд бусдаас асуухаа болох юм байна. Тий одоо дотроос ч л гарч ирнэ гинэ. Тий
дотроос нь гарч ирэл та өөрөө юу хийх үгүйгээ өөрөө тий мэддэг болоод энэ зөв юм байна гэдгийг ингээл дотроос ч л ингээл одоо юу гэдэг тийм мэдрэмж төрөөл тий өөрөө л юм мэдчихдэг. Одоо тийм болох юм өмнө нь болохоор зэрэг та юу зөв юм болоо буруу юм болоо гэж эргэлзээл хүн амтнаас асуугаал тий гэсэн тий өөртөө итгэхгүй тий айгуу тийм эргэлзээтэй мэдээд байгаа юм шиг мэдхгүй байгаа юм шиг ийм байсан бол тэр мөчлөгч ингээд дуусч байгаа юм байна. Тий. Заавчлаар ингээд олон дахин хэлж байгаа л уучлаарай. Тэг би нөгөө ойлгуулах гээд ингээд хэлээд байгаа. Тэгээ ер нь ингээд таны амьдрал чинь гацаанаас гарна гэсэн үг. Тий. Амьдралын нэг хэсэг одоо ажил, харилцаа ч юм уу эсвэл ингээд хувь хүний өсөлтөнд яг ингээд зогсцсон юм шиг тий. Ямар ч ахицгүй ингээд нэг сонирн байгаадсан бол одоо тэр зүйл чинь дуусч байгаа юм байна. Тий. Таны одоо энергийн бөглөө тий одоо гарч байгаа. Тий. Тэгэхээр зэрэг та одоо Б карт сонгосон одоо цааш одоо маш зоригтойгоор тэр карт гарч ирсэн болохоор маш зоригтойгоор айцгүйгээр тэ дараагийн алхмаа бол хийж чадхаар болсон. Тэг ямар ч байсан таны дотоод зүүн совин дуу хоолой чинь үүнээс хойш нэлийн тийм найдвартай хөгтөж болох юм байна. Тий. Өмнө зүүн совиндаа ч юм өөртөө итгэдэггүй байсан бол одоо тийм биш байхаа энэ зүйл ингээд дууссан юм байна. Таны өөртөө итгэдэггүй, эргэлздэг, хүнээс асуудаг тий одоо тийм юм итгэхгүй байдал ч юм уу тий тэр мөр бол ингээд сүнсний чинь хичээл энэгээр дуусч байна. Баслаа яг олон хэлж байна тий. За тийм зүйл дуусчаа гэж одоо дээд тийм бинес хэлж байна. За тэгчээд хоёр дахь карт болохоор зэрэг яг одоо дээд би танд те ямар яралтай тийм мессеж өгч байгаа вэ гэх юм бол тий ер нь аль сүнсний тий ер нь аль soul families гэж юм болоо задах. Тий ер нь аль ингээд танд одоо зүрхний те зүрх сэтгэлийн одоо холбоотой найз нөхөд хамаатан садан тий бол ингээд цаашдаа тий одоо танд тулгарч байгаа тий асуудлууд чинь ингээд туслах болно. Тэгэхээр та бүхнийг ингээд ганцаараа шийдгээд хичээх хэрэггүй тий. Ингээд одоо юу гэдэг зүрхний холбоотой тий татны хүмүүстэй тий өөртөө бас тусламж тий авдаг байгаараа тий ингээд тий юу нь бол бусдын тусал одоо дэмжлэгийг бол хүлээж ав та ганцаараа ерөөсөө биш те таны сүнсний гэр бүл ингээд таны одоо зүрхний гэр бүлтэй ингээд тайран хүрээлж байна. Ийм зүйлийг танд бол хэлж байгаа юм байна. Тий. Муу одоо айгу олон үзэж байгаа болохоор хоёр паданаар тайлбарлая. Тэгж яаж авч ялна. Муу хоёр дахь падан гэх юм бол одоо эсэргээрээ та өөрөө одоо зүрхний гэрлээ түгээгч те хүмүүст хайр инрэл түгээгч тийм үүрэг одоо гүйцэтгэж тийм одоо гүйцэтгэж шүү гэсэн тийм дээд биений мессеж байна. Одоо Б карт сонгосон өөрөө те бусдын замд одоо бусдын замыг те замжлах гэрэлтүүлэх те одоо тэднэрт итгэл найдар өгөх замаар өөрийнхөө те сүнсний бас тийм гэрээг бол бас тийм биелүүлж байгаа шүү. Ер нь бол тийм энгийн хэрэглэх юм бол одоо таны тэг ганц хэлсэн одоо сэтгэлийн дулаахан үг тэгээ бас хүмүүст жоохон ч гэсэн ингээл одоо тусламж ч гэсэн өөр хэний хүний амьдралыг бас тэ одоо аварч магадгүй шүү. Тэгэхээр зэрэг бусдад туслах та ингээл айр тарны ч юм уу тэ одоо бусдад одоо зүрх сэтгэлээсээ тэ зүрх сэтгэлээсээ ингээд бусдад ингээд туслах тусам одоо таны өөрийн чинь дотоод хүч павер тэ дотоод хүч чинь улам тэ ингээд гэрлэж чаас улам ингээд нэмэгдэн шүү. Тийм одоо яг базаадлах юм бол одоо та бусдыг ингээд бусдыг гэрэлтүүлэхдээ та өөрөө ч бас ингээд давхар гоё ингээд улам ингээд ирч хүчтэй болоод гэрэлтдэг шүү гэсэн. Тийм утга байна. Тэгэхээр одоо таны дээд бие болохоор зэрэгтэй. Хамгийн ихнийх нь нэгдүгээр падан нь болохоор зэрэг та зүрх сэтгэлийн холбоотой татан найз нөхөд хамаатан садын үед тийм татны хүмүүсээс ингээд юу нэрлэлгүй
тийм тусламж авчи тий. Бусдын одоо дэмжлэгийг хүлээж ав та ганцаараа биш тий. Одоо таны зүрхний одоо гэр бүл чинь тий. Одоо таны ингээд тойрон хүрээлж байна. Хоёр дахь падаа нь болохоор зэрэг та өөрөө тий бусдад бас тий сэтгэлээрээ ингээд туслаа. Та ингээд хүмүүст ингээд сэтгэлээрээ тий одоо ганц цатгаа тэнд улаахан өгч юм уу те одоо бусдад ингэ сэтгэлээрээ туслах тусам таны татаад хүчж улам тийм нэмэгдэн шүү гэсэн. Тийм мессежийг танд бол хэлж байна. За. Тийм. Одоо бүх хоорондын харилцаан дээр бүх хүмүүстэй одоо юу гэдэг юм те зүрх сэтгэлээс харилцаж гэж байгаа юм шиг те. Тийм карт байна. За тэгээд дараагийн картаар болохоор зэрэг одоо таны дараагийн эхэлж байгаа тэ амьдралын мөчлөгттэй ямар зарчим та баримтлах ёстой вэ гэсэн асуулт нэр энийг татсан ба. Тэгэхээр таны дараагийн шинэ амьдралын тэ одоо дараагийн тэ мөчлөгийн юу болохоор зэрэг гол нөхцөлтэй ямар зарчим баримтлж явбал дээр вэ гэх юм бол ариун гэр тийм дотоод гэрлээрээ харанхуй тий ингээд өөрийнхөө дотоод гэрлээрээ ингээд харанхуй гэрэлтүүлж байгаа тий ийм картаа тийм тэгэхээр зэрэг би картыг сонгосон болохоор зэрэг цаашдаа ямар зарчим тий одоо баримталж явбал зүгээрээ гэдэг одоо дээд биений мессеж гэх юм бол одоо та өөрийнхөө одоо эерэг энерги тий сэтгэлийн тий одоо тусламж одоо бусдын амьдралд тохиолдож байгаа юм харанхуй тийм асуудал зовлонг засаж залруулах тийм үүрэг хүлээж байгаа юм шиг амар гэрэлтэй байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө асуудлыг мэдээж те ингээд өөрөө шийдэж айгу ингэж явахаас гадна бас бусдад бас те одоо тусаалах тийм зам мөрчин ингээ нэгдэж байгаа юм шиг тий. Тим карт байна. Тэгэхээр зэрэг таны одоо ер нь ингээд шинэ амьдралын тий зарчим гэх юм бол сайн үйлс нэгүүлсэнгүү одоо сэтгэлийг шинэ амьдралынхаа үндэс болгоул айгу зүгээр юм байна. Тий. Та цаашдаа тий тийм бусдад бас тий одоо тохиолдож байгаа тий харанхуй асуудал зовлонг тий аль болох хэрэг чадхаар бол тий ингээд засаж залруулж цаашдаа тий яваараа ер нь жоохон цаашдаа жоохон тийм сайн үйлс нэгүүлсэнгүү сэтгэлийн одоо шинэ амьдралынхаа үндэс болгох юм бол айгу зүгээр юм байна. Нэг тиймэрхүү утгатай карта юм. Тиймээс darkness тий одоо хариун гэрлэлээр тий энэ харанхуйг ингэж тий одоо гэрэлтүүлэх гэж байгаа байхгүй энэ картны утга нь. Тэгэхээр та зөвхөн мэдээж өөрийгөө тэгнэ амуу одоо бусдад бас тий бусдын харанхуй байдал бусдын асуудал зовлон бас тий жоохон засаж залруулаад тий хэрэг чадхаар бол тий тэгээ ер нь бол тий жоохон сайхан сэтгэл нэгүүлсэнгүү сэтгэлийг амьдралынхаа тий мөрдлөг болгох юм бол тий зүгээр шүү гэсэн ийм зөвлөгөө карт байна. Энэ бол дээд бие мессеж байгаа. За тэгээд тийм зарчим тийм баримтлаж авбал зүгээрээ гэж хэлж байгаа юм байна. За тэгээд хамгийн сүүлийн одоо дээд higher self-ийн мессеж гэх юм бол та одоо юу хийж чадах вэ? Та одоо ингээд одоо яг одоо бодит амьдрал дээр энэ гоё шинэ мөчлөг эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ одоо бодит амьдрал дээр та одоо яг юу хийж чадах вэ? Энийг уучлах юм уу, зэрэгтэй халах юм уу? Тэгээ энийг хармони. ертөнцтэй уус тий гэдэг ийм гоё карт байна. Тэгэхээр зэрэг та юу хийж чадах вэ гэхээр зэрэг ер нь аль тийм сүнслэг болон одоо материалын ертөнцийг ингээд нэгдүүл гэдэг байгаа байхгүй тий. Сүнслэг болон материалын ертөнцийг. Тэг яг энэ картн дээр энэ гэрэл шиг тий өөрийнхөө одоо сүнслэг бие дээд ухамсар тий тэрийгээ өөрийнхөө бодит амьдралтаа яг
нэг занглаад тэгээд ингээд уус гэдэг аахгүй бодит амьдрал сүнслэг байдал хоёрыг ингээд холиод тэ уусах гэдэг аахгүй. Тийм тэгэхээр зэрэг юу ч хэлэх гээд байна гэхээр зэрэг хоёр ертөнцийн тэнцвэрийг одоо хадгалаад тий яг ингэ тэнцүү авчснаар та тий одоо тийм бэг картыг сонгосон хүн тийм ээ юу гэдэг энэ ертөнцийн тий арслын ертөнцтэй ингээд айгу хүчтэй холбогдсон шүү гинэ. Тийм тэгэхээр зэрэг та юу хийж чадах вэ гэхээр зэрэг өдөр тутмын одоо ажиллаа хийхдээч тий одоо нэг тийм өндөр сүнслэг тий ухамсартай тийм байгаараа гинэ. Одоо бүх зүйлд одоо сэтгэлээсээ тий одоо захирлын үүднээс хандах тий. Та бол ингээ зүгээр нэг одоо физик бие биш тий. Харин одоо хүний одоо физик биетэй хүний амьдралаар амьдарч байгаа гэрлийн юм өндөр одоо тий ухамсарт бодгаал юм шүү. Одоо тийм болохоор зэрэг үүнийг санаад янз бүрийн тий үйлдэл хийх юм бол танд ертөнцөөс тий яг адилхан юм хариу барина шүү тий. Тэг явахтай тийм бэг сонгосон та одоо яг юу хийж чадах вэ гэхээр зэрэг заавал ингээл одоо бяцлал хийгээл ертөнцөөс асраал суухтай голно биш тий. Тэг өдөр тутмын энгийн ажил төрлөө хийнгээ тий одоо дотоод амар амгалан одоо бурханлаг чанар гэх юм уу тий. Тэрийг нэлийн хадгалаараа. Тийм веб картыг сонгосон хүн нэлийн одоо ухамсарын төвшин нэлийн дээгүүр хүмүүс сонгосон юм шиг санагдаж байна. Тийм. Тэгээд одоо жишээ нь та хоол хийж явах тааж ажилдаа явж явах тааж хүмүүстэй харилцах тааж тий би бол тий өндөр ухамсарт одоо хүн гэдгийг ерөөсөө мартахгүй байх нь амар чухал гинэ. Та тийм үйлдэл одоо хийж чадна гинэ. Та юу ч хийжсэн бүх юмыг одоо өөрийнхөө дээд бие ухамсарын өндөр түвшингөөс харж хийж үйлдэх ёстой. Тийм. Тэрийг та одоо яг одоо хийж чадна гинэ. Тийм. Тийм одоо сүнслэг спиричуал гэж заавал сүнслэг үедээ сүнслэг зүг энгийн үе ажиллахаа үедээ зүгээр л энгийн гэхгүй юм байна л та. Тийм. Заашлаар би ч өөрөө ч юу ярьж байгаа баг ойлгохгүй шүү. Заахтай ингээ базаад одоо эхлэх юм бол тий ер нь зүгээр л ингийн ажил төрлөө тий хийж явахдаа хоолоо хийж явахдаа ажилдаа явж байгаа хүмүүстэй ингээ харилцахдаа ч гэсэн өөрийнхөө дотоод одоо амар амгалан тий бурханлаг чанараа тий одоо хадгалаараа тий тэгээ та бол одоо өндөр ухамсарт тий бие гэдгээ тий мартахгүй байх нь айгу тий чухал үйлдэлээ. Энийг та одоо хийж чадна гинэ. Тий. За уучлаарай жоохон ойлгомжгүй тайлбарласан бол ямар ч зэн өөрөөсөө нөхцөл байдал тохируулаад ингээд ойлгоод сонсож байгаа байх гэж найдаж байна. За тэгээ би карт сонгосныг одоо хамгийн сүүлийн энэ картаас мессеж авъя. Энэ болохоор одоо сахиус нэгрийн мессеж танд хэлгэх. Сахиус нэгрийн мессеж. Тэгээ энэ багаар ингээд авцсан маз. Тэгэхээр зэрэг ер нь бол дээд одоо сахиус нэгрийн мессеж гэх юм бол ер нь та нэлийн одоо шийдэмгий байхтай зүгээр гинэ тий өөрийнхөө хэлэх гэсэн юм хэлдэг ч юм уу тий нэлийн одоо тий урд нь жоохон санаа зовлж байгаа багтаа гэдэг юм бол одоо яг жинхэнэ төрхөө гараа жинхэнэ тий хэлмээр байгаа зүйлээ тийм одоо гараад нэлийн шийдэмгий тий алхам хийж болно шүү тий үнээс ар тий ер нь бол эргэлзэж зогсох биш тий маш одоо ихтгэлтэйгээр тий ер нь ингээд урагшлаараа гэсэн ийм сахиус нэгний зөвлөгөө байна. Тий ер нь бол одоо бол та ингээд бодоол тий яах вэ гээл тий эргэлзэл ингэдэг бол тий цаг бишээ та одоо үйлдэл хийж өөрийгөө тий ингээд өөрийгөө бусад энэ маск аваад ингээд гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг та одоо тий зүгээр суугаал бодоол яах вэ гэл тий эргэлзэл ийм одоо цаг бишээ та үйлдэл хийж өөрийгөө бусад одоо харуулах цаг гэж хэлэх юм тий. Та буслалж яхаа ерөнтэй өөрийгөө тий.
харуулах цагаа. Тэгээ ер нь аль та бол тийм бэлэн болсон тий. Тэгээ сэтгэлдээ байгаа тэр их одоо янз бүрийн одоо тий одоо төлөвлөгөөгөө зоригтойгоор хэрэгжүүлээрээ. Тий ер нь бол итгэлтэй тий алхаад явхад ч таны харсан даасан тэнгэрүүд тий сахиус тэнгэрүүд бол замыг чинь гэрэлтүүлнэ гэсэн ийм гоё тий утгатай юм шиг санагдаж байна. Ямар ч байсан одоо та хийх цаг болсон өөрийгөө харуулах цаг болсон шүү гэсэн ийм зөвлөгөө танд өгч байна. Сахиус тэнгэр тий. За ингээд юу ярьчих эхнээс нь ингээд өөрөө бүр зарим нь ойлгох болчихлоо. За ямар ч гэсэн ингээд үзэж байгаа хүмүүс маань өөрийгөө мэдж байгаа учраас ингээд тийм нөхцөлөд тохируулаад ингээд сонсоод ойлгосон байх гэж тийм найдаж байна. За ингээд өндөрлөө үнэхээр таалагдсан бол лайктараа битэн мартаараа таалагдаад одоо та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тиймээс дараарай гэж хүсье. Тиймээс нь болохоор юу яавал зүгээр вэ гэхээр зэрэг тийм нөгөө сэтгэлээрээ зүрхээрээ гэсэн болохоор зэрэг тийм зүрхний эмоц яавал зүгээр ах. Зүрхний эмоц нь улаан ягаас өөр өнгөтэй зүгээр ах. Яг бол хүмүүс дандаа улаан ягаан зүрхтэй дараад байдаг. Тэгэхээр нөгөө ялгагдахгүй болчих учраас картыг сонгосон юм байна. Намайг дэмжиж байгаа та өөрийгөө одоо цааштай хамт сайнаар тэг зөгнө гэх юм бол одоо зүрх гэхдээ өөр зүрх улаан ягаас өөр өнгөтэй шар ногоон тий бусдыг сайхан одоо лайшрууллаасаа гэж тий өгшөөс мэдлэгээр таныг бэлхаасаа гэж одоо тий зөгнөөд шар бол мэдлэгийг тий ногоон бол эдгээлт тайвшралт шар ногоон зүрх дараараа гэх юм бол картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа та өөрийнхөө одоо цаашдын аж амьдралыг сайнаар тий зөгнөж гэнэ гэсэн үг шүү. Билэгдэж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. Бай бай.